Эрхэм сонсогч таны өдрийн амар амгалан дахин айлтгая дэлхийн монголчуудын Эмжил радиогийн Янагийн шууд нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр 2021 оны 2 дугаар сарын 26-ны баасан гараг 2021 он гарсаар 57 онсон бол шинэ он гарахад 308 хоног үлджээ. Ингээд 7 хоног бүрийн даваал хаваг баасан гарагийн 17 цаг 15 минутаас эхэлдэг Янаг яхан нэвтрүүлгийн маань 516 удаагийн дугаар инхүү эхэллээ. Нэвтрүүлгийн шууд эфир талбад өсөлтөд эрхэм сонсогч тань зориулж эфирийн 77 78 83 утсыг 17 цаг 30 минутад нээж сонсогч тантай халбах болон за нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Golden Go Berkeley болон доктор Унагийн гарын хүйсэн савн замун супер эротогч хамтран ажиллаж байна. За студид найруулагч Заан тогтохын гантлаг ажиллаж байна. Өнөөдрийн манай Янагийн нэр гинтийн хобби гэдэг нэртэй Яна байгаа. За угаасаа одоо нөгөө нэг хобби гэл тэнгүүд хөөрөг цуглуулдаг, марк цуглуулдаг, тэмдэг цуглуулдаг гэдэг ийм хоббитой хүмүүс байгаа шүү дээ, тий. Тэгсээ гинт дэлж байгаа нас би фитнес явлаа. Эсвэл яадгийн юу хатгадгийн эсвэл хүн дуурайдаг юм уу яадгийн нэг гинт хоббиг хөдөлдөг хүмүүс. Нэг юм дуртай болдог. Би яг тэгсэн шүү дээ. За та яасан. Жингээ барьмаар санагдал. Үгүй. Тэг машин худалдаж авмаар санагдал. Машины цуглуулдаг нэмэ мега орч гинт нэг йогод яваад эхлэв. Йога ч юм болоод. Тэгээ би нөгөө массажинд бариулсан байхгүй юу? Өөрийн мэдлгүй гараа ингэчиж. Гар зүгээр ийм барилжтай хаяа. Тэгээд би үртэл гараа зүгээр барилж батлаа гэж. Окей, би йогод явдъя. Тэр чинь л ерөөсөө амьсгалаад байгаа юм биш үү? Йоо. Гарч ирээд хөтлөө шаалуулсан ш. Мөг йогод явж юу? Үгүй, надад гинти битил байнга юу ч байхгүй, хобби ч байхгүй. Нэр хаанаас ч авсан ундаг гинти хоббитэй юм байна. Би ч одоо нэг хобби гэдэг юм байна. 10 хобби миний одоо энэ хоббич болж ичлээд өөр эрүүл мэндэл бодсны үднээс 12 оноос эхлүүлээд би одоо жил болгоны 3 сарын 1-ээс 6 сарын 1-нд бол фитнест явдаг. 3 сарын хобби. Би одоо жингээ хасж байгаа байхгүй юу? Тэгэд хүмүүс тэгээд ах юм. Ингээд уул алхуул ингээд дуртай болдог гинэ. За миний хувьд бол яг үнэ ял байна. Алхна гэдэг чинь нөгөө би хөнгөрөөд ирэхээр хөнгөрч болохоо болчдгийн билээ уу гэнэ. Үгүй гэсэн ч гэсэн ял. Тэг би үнэхээр дургу. Ууланд явах, эрүүл агаарж явах үнэхээр дургу юм байна. Би бас ууланд алхах дургу. Амар дургу. Ууланд алхах, эрүүл агаарж явах. Байж л байдаг л уул штэ модтой хаасаагүй л байж л байдаг. Яхарааж ууланд алхахаар гоё байдаг. Мэдхгүй тий. Тэгэл загнуулдаг штэ. Би одоо яг ямар миний штэ те зүгээр зүрхэнд орцсон сая өнгөрсөн зүүн би чинь тэр нэг алтаа таван богд руу тэр сүүн гол руу очих гэж та уул хадан дээгүүр маттай бид тэр сүүн голд ороод яа үгүй нэр бараг 6 цаг ингээд явсан болохоор ээ бандан тавын зүрхэнд орцсон. Яа хоёул цай сүлж байгаа. Сайхан байсан те. Шүтгээд годоос зүгээр ус ягаад тэгээ буцтагаад суу. Тэгээ сүйдээ чи хараагүй юм уу? Түн тэрүүгээр байранд би ч сууж ирсэн гэдэг. Угаавал гой цайх байх та. Цавцгаар гол унсч илээ. Яаж ингэж хувирлдгүй би бас жоохон харин зургатай гэсэндээ бас арай итгэхгүй байгаамаа. Хашаага угаасаа унтаад үлдсэн. Би яг тэр одоо сүүн голоос мөсөн гол хүртэл ингээд 6 цаг хайр. За бас яагаад унтсан гэж мэдээ яриа. Явсан хүн нь байна. Тэгээд юу юм бэ лээ тэр мөсөн хайлаа те тэмүүдэ тэр нэг ийм шохолог ийм одоо юу гэмдэ эргээрээ гэх юм уу да те нэг тийм сони юм бэлээ. Тэрнээсээ болоод тийм цагаан сүү шиг болчтой юм бэлээ. Би нэг өөр нэг гол дээр нь очисон штэ. Тий яг сүү урсдаг. Тий тэгээд эйдцэн. Тэгээ захаардаг эйдцэн. Тий гоё тийм байлээ. Гоё. Тий одоо тэгээд нөгөө аялах хоббитой хүн гэж байхад одоо жишээлбэл хашаага тэр өнгөрсөн зам бол гинт хобби хөдлөл явсан байхгүй тий. Ер нь бол тий. Гүг чи гинт байсан бол би ч төлөвлөж ирсэн. Та төлөвлөж ирсэн үү тий. Надад хамааруулаад байна. За тэгээ би дагаас намирсан юм аа. Тэгээ гинтийн мөгөд бол одоо бүр гинтийн битэл бүр байнгын хоббич байхгүй гэдэг тийм. Гэхдээ ер нь бол харин ингэж ер нь Янад орж ирсэн шиш төмөстэйгээ бол би эхлээд би ч эвлэхгүй л байсан юм л да гэсэн. Нэр айгуу тийм хөлдүүд үү юм байна уу? Надад бүр гинтийн тогтмол хоббич байхгүй. Гүү яг хобби яг юу гэдэг вэ?
Яг юу яа хобби гэхээр Юу ч байсан яа. Юу ч байсан яа. My hobby is гэж. Тэ би бүр сүултээ бүр тэгэж боддог болчихсон. My hobby is drinking. Тэгэж идэхгүй юм байна. Юу гэж идэв. Тэ. Таны дуртай хобби чи юу вэ? Таны хобби чи юу вэ? Ингэж sometimes I'm too much drunk. Энэ англиар хобби юм. It's okay guys. No, I'm not drinking. Never ever гэж. Яа, Энэ миний гинти хобби. гинти хобби удаад энэ. Миний гинти хобби нэр ном ярих юм байна. Үнтэй сууж гад гинт ном яриас ялраад унт. Цагаас Ямар юу юм бэ? Та нар яагаад ийм гоё гэгээлэг юм барьж байгаа? Үлэн төшөөрөхгүй байна. Абирта гинт үжистаа гинт ингээд чухал царайлаа гинт юм яриад унах чинь зочирд моролтой. Ер нь тийм сайхан юм биш. Маргааш бүтсээ тэр чамруу гинт гашгаалаа. Нам яа. Анан гэрээ намаа. Өө тийм хүн баггүй юу? Чи юу гэж бодож байна гэдэг. Би нэрээ хоббигүйгээ бодоод байсан чинь миний хобби бол юу юм бэ штэ. Өөрийн мэдлэгөө гоо сайхны бүтээтгүн цогтолчт юм байна. Бодог. Үгүй бүр ингэ шунал хөдлөөд идэх байхгүй бүр авахгаал. Тэгэл өөрийн мэдлэлтэй л дээ. Тэгээд тэрийг бодлоо өөрийн мэдлэг болгоод Хашаах сайн нөгөө уулан дасах хэвээр дургу гэлээ штэ тий. Миний хамгийн дургу юм дэлгүр хэсэг ёо хэвээр. ямар сайн. Хэвээр ёо хэвээр. Мөн бүр хамгийн дургу юм. Дайны ажил ёо. Тийм үү? Тий, хэвээр дургу би. Хизээч миний гинти хоббигоор дэлгүр хэсэг хобби хөдөлж байгаагүй. Миний хувьд бол ер нь дэлгүүр орох дуртай. Нааг ингээ хаяа ингээ манай охтод ч гэсэндээ заримдаа ингээ дэлгүр хэсэглэр бүр за бүр яалтчгүй нэг юм нэг хүнд ингээ нэг баригдаа тий нэг бүр албан хүчээр ингээ явж байгаа юм шиг явдаг шүү дээ. Би ажлын октодтой цуг явах юм бол инээдтэй дундлаа. Тийштэй инээдтэй дундлаа. Үсээ айдал тавхаад авчих. Хүй намаа гэж яаж байгаа. Энэ гоё чамд гоё яриадсан гэлээ. Яахгүй мөн. Яа. Ер нь гинти хобби нүдх юм биш үү? Яа. Зөв гинти хобби яг дэлгүрт явж байгаад хөдөлдөг байхгүй юу? За. Хариултын тавг мавг шанах манах харахаар яг авбарсан. Тэрс гинт нэг авчихсан. Тэгээд авчид. За ууланд машинтай явах гоё гинэ. Гинт хоол идмээр санагдчихлаа гинэ. Радиогийнхоо лайв дээр баян комент өгдөг хоббитой болсон шүү дээ. Ууланд алхах сайхан, өндөр ууланд гарах бүр сайхан гинэ. Сайхан юм уу сайхан. Танаа энэ нэвтрүүлгийг үздэг хоббитой болсон даа гинэ. Гинтийн сэдэлтэй хобби болгомоор хоёр зүйл байна. Хизээ эхлэх вэ гэдэг л асуудал байна гинэ. Тэр нөгөө нэг уулан дээр гардаг дэгдэг байсаа тий. Доороос нарэ гэж гарч ичээл. Доор гоё вэ. Тэгээ өгсөөж гарч ирсэн. Нэрээ яг тэг санагдана надад. Тий. Нарээс тэр уулан дээр гарч гоё. Тэр доороос ямар гоё вэ. Гэхдээ яг гэж гарч ирсэн юм бэ гэдэг шиг л. Яа, надад бол нэр уулан дээр гараад ингэ нэг тийм юу нь гоё байдгийг мэдэрдэг байхгүй. Тэгэж цовж гарч ирээд. Харин тий. За гоё өндөр байшин дээр гарвал гоё. Ингээд доошоо ингээд лүл гарагдаад гоё юм бэл. Тэр нөгөө дээвэр дээр байдаг юу гэж юу гэдэг ресторан юу гэдэг юм дээ. Террас. Тий, тэр бол гоё юм бэлээ. 100 тийм гоё ресторан зүгч гоё. Тэр гоё юм бэл ингээ хото хараад. Гоё. Тэр бол гоё юм бэл. Тэндээс тэрээс одоо онгойсон болов? Арай онгоог бахаа. Одоо жоохон сэрүүхэн биш. Одоо одохгүй бүгдээрээ дотор өмдөө тайлахгүйгаа ярина. Тэгж дараа. Тэгж дараа террас дээр сууш аах. Зүгээр. За одоо 17 цаг 25 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Golden Gobish Club хамтран ажиллаж байгаа. Сураггүй юу нэмэм? Сураггүй. За тэгээ одоо яри та. За
Монголд анхны шоколад үйлдвэрлэгч 9 од компани нь 2004 оноос эхлэн Golden Gobi брендийн шоколадыг үйлдвэрлэж эхэлсэн. Өнөөг хүртэл 17 жилийн хугацаанд тус компани бүтээгдэхүүний нэр төрөл 70 гаруй төрж хэдийний одоо олонний танд таашаагцсан амттан болжээ. Энэ хугацаанд биелэг шанараар бүтээгдсэн одоо өөрийн амттнаар Монголын ард түмэн гадны жуулчид төр засгийн хүндэт зочтой дайсаар ирсэн байна. 100 гаруй ажилчдын хөдөлмөрөөр бий болдог Golden Gobi брендийн бүтээгдэхүүн 2018 оноос эхлэн Япон улсад 2019 оноос бүгд найрамд хятад ард улс руу зах зээлд албан ёсоор экспортод гарч эх орны нэрийн үтс олж байгаа юм байна. За тэгээд дэлхийн амтыг Монголдоо гэсэн утгаар шоколад таашаагчтай амтны дээжийг зориулан ширхэг бүр дээр нь анхаарч ажиллаж байгаа юм байна. За. Ширхэг бүр дээр нь гадны шоколадууд ийм олон төрөл байдаг юм уу? Эсвэл манад орж ир зарддаг юм уу? Ер нь нэг ийм импортоор орж иж байгаа шоколад ер нь нэг л төрлийн байх юм. Ганц нэгхэн төрлийн. Энд чинь тэр юуг нь бол амс эхлээ сонирн биш сүлдээ гоё эсэглэн амттай болд юм биш үү? Арцтай. Тийм байгаа тийм. Надад бол шууд таалагдсан. Эхлээд би жаахан сонирн санагдаад эхлээл идсэн. Тэгээд сүлдээ 2 3-ыг идсэн чинь. Мэдгүй би л одоо гадаадын жицрагантай шоколад идэж үзээгүй. Янз бүрийн тийм тэр яг энэ Golden Gobi л ийм олон төрөл байгаа ах. Ер нь 70 гаруй нэр төрөл гэдэг чи айгүй олондоо орж байгаа байхгүй тий. 7 биш дааш тий юм ч тий. Их сандал тий их сандал. Бол үсрээл 7 л байдаг үстэй тийм үстэй тий. Мэдгүй байна. Өнгөнгөөрөө шар мар үтээ. Зүгээр өнгөн нөхгүй. Үгүй. Дотроос тэр чинь арай өөр байгаад идэм аас. Чи 70 гаруй нэр төрөл гэдэг чи айгүй олон төрөл болсон байхгүй тий. Тэгээ манай сонсогч бас нөгөө нэг хав хар шоколадыг авч идсэн байлээ. 6-ыг оруулсан байлээ. Лам дулам ламаяа гэсэн байсан. Хав хар энэ. Лам таахгийна. Хав хар энэ. Супер. Хав хар шоколад гаймар л дээ. За шахаа утасныхан доороо гэдэг өгч. Бэлдэж мэлдэлтэй. 70.8 тэг 4 56. За дахиад нэг хэлчих. 70.8 тэг 4 56. Тэгэхээр нэг хэлчихв. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Golden Gobi шоколад хамтран ажиллаж байна. Өнөөдрийн манай Янагийн сэдв гинтийн хобби гэдэг сэдвээр ярилцж байна. За Казия Юри гинтэл радио сонс хоббитой болсон штэ. 2 жилийн өмнө гэвтэл одоо үед радио энтер гэж яг байд юм уу гэж боддог байсан. Хашаах мөгийн ах хоёр л Facebook сонирхолтой постуудаар хоббиг минь хөдөлгөөд радио руу татаа оруулсан да гинэ. Тойрог гавьяатай хүмүүс байна. Радиогийн төлөв гавьяатай хүмүүс байна. Өнөөдөр нэг 4 жилийн өмнө бол бүр амар доош нь хийдэг шүү дээ. Тийм одоо радио сонсдог хүн байд юм уу? Яа улаан цай гэдэг шүү дээ. Ялангуяа нэг тийм нэг боломжийн ажил хийдэг хүмүүс бол тийм одоо радио сонсдог хүн байд юм уу гэж авдаг шүү дээ. Тийм. Намайг 10 жил тахад радио чи алж илаа шүү дээ. Манай ихчнэр ингээл сургуулиас орж ирээл радио дээр тавьчин. Тэгэл дуу яваал гэрээ цэвэрлээл. Тийм 2000-аас нэг 7-8 он хүртэл радиогийн хөтлөгч супер авдаг л шүү дээ. 104 мөрөвч нь. Тийм үү? Тийм. Амар их 104 гэрээ хөгжим юу ч хэлээ дээ. Зөө. Тэг хизэнээс радиог уналтанд орсон гэж үзтiin та олон жил ажилласан хүн явд. Тэгэл намайг ажилд ороох үе. Би ажилд ороод унтсан шүү дээ. Би унагцсан гэж. Би унагаад эргөө босчих чинь гэж. Би 2007 онд ажилд орсон. Намайг ажилд ороод радио авчихсан. Нэр тэгүүлэр хэцүү юм даа тий. Өөртөө холбож бодох хэцүү. Бодохгүй байх хэцүү. Миний сонсчихсан радио 102.5 байсан. Тэгээ хөдөө очие юу хийдэг 100-ны авралтаар очиад ингээл. Энэ нэг эпрем билүү нэг юмд ажилт юм ачаагаас. Тэгдэг байдаг шүү дээ. За 2 жилийн өмнөөс Grand Golf тоглодог болсон гэж штэ. Сара аванчтар ямар мундаг. Тэр наха яадаг гольф байдیں۔ Юу яг их гарын гольф гэж тэлэдлэн байна. Үгүй ер нь тэгж л ойлгочих. Их гарын гольф гэхлээр яа. Үгүй одоо хол гольф гэж юу. Хол явдаг гольф бидтэй. Тийм үү. Аха ингэж идэв штэ тий. Нэг гольф нь болохоор ингээ бүр гольфын талбай дээр очиод ингээ машингаа дагуулаад яваал гольф тоглоод тэр л баг. Тэр юм уу? А нөгөө нь болохоор зүгээр би ямар сайтан биш дээ. Би сарвал шигтэрч юу? Тэгвэл нас нууц сайтан байна. Сайтан биш. Тэр чи гольф чи угаасаа баячуудын тоглоом гэсэн шүү. Нэг нь болохоор зэрэг зүгээр юм нөгөө нэг яг тогтчулсан гольфын талбай очиод зүгээр яг нэг газар зогсоод бөмбөг зүгээр ингээ зогтдог штэ тий. Тийм бас тийм байдаг. Тийм байдаг штэ тий. Энэ хоёрын аль нь юм бол засраван чөдөр чинь ямар гольф гэрсэн блэ тэрийгээ гэсэн юм тийм байсан баха. За. Тэр чинь бүр ингээд бүр компани юуны том компани байгуулчаад хийх юмгүй нөхдүүдэлтэйгэл ингээд гольф тоглолоо. Тинчээд менежерүүд тавьчаал тэгээд ярддаг юм шиг шүү дээ. Аа за яриад. За хоёр тэр бомбыг биш ямар шилжүүлдэг шүү.
ярьж 2 тэрбум гинэ. Хамгийн домороо сэтгэж байгаа тийм. Их 80-аар яригдчихсан. Тий, зайлууч хамгийн том 2 тэрбум марч нь 2 орцтой 9 давхар байшин л байна. За. Бурхан. За 1 орцтой 1 9 давхар байшин 1 тэрбум оролцдог гэж байгаа. ашиг тийж ажих юм. Тэгвэл 2 тэрбум. 3 тэрбум. Яг нэг том болсон онгоцод 40 гитарны бизээ юм аа. Одоотротод 1731 минутаас яг энэ цаг үеэд манай шоуд эфир явтаас 77 38 83 утас маань нээгдлээ. За та дөрөв англиар ярьчихаа гинэ би. Тэр миний ярин гинт хобби хөдлөөд. Яа бүр гайхтлаасан шүү. За 95 34 дугаартай сонсогчтой эхний сонсогч болгоо холбогдлоо. Эмжил радио. Бана. Бан сайн байна уу? Сайн. Оройн дүргээ. За таны оройн дүргээ. За гинт ямар хобби хөдөлдөг вэ? Гинт ямар хобби хөдөлдөг вэ? Гинт одоо хэлсэн санахгүй байна. Тэгэхээр яг хүүхэд байхад бол одоо яг би үл өнхөд хаш мөнгө ойстой юм ажиллах юм байна. За. Тэгэхээр хүүхэд байхад ингээ хобби гэдэг хүүхдүүд ингээ орос хүүхдүүд ингээ тэмдэг цуглуулаад ирсэн байхгүй. Тэднээс ингээ өч зорилгоор ингээ Монгол тэмдэглүүд ингээ цуглуулдаг байсан. За. Тэрийг их тоосон юм цуглуулж байгаа юм байна. Адилхан. Гүйлүүд одоо энэ радиог чинь сонсдог болж байна да. Тэ их зөв хобби байна. За ойлголаа. За холбогдсон баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Тэр үеийн нэр хүүхдүүд нэг юу нэг хоорондоо марк солилцдог байсан аха. Марк солилцдогоос гадна нэг ийм гурвалжин нэг ийм дарцэг байдаг байсан. Тэгээд тэр гурвалжин дарцган дээр ингээд тэмдэг ингэж хадаж. Тийм. Одоо бол заяа хурдан морьныхан тэмдгээд одоо тим юм дээр ингээд хаддаг болсон байлээ. Тэр үеийг мэдээд. Тийм яг тэгэл ойлгочихсан. Багуудын тим байдаг байсан. Манайх Динамогийн тийм ямар гоё юм тий. Манай аав тэмдэг цуглуулдаг байсан. Тэгээд яг тим юм дээр тэмдэг хадгалдаг байсан. манай хаанч алга болсон өөр юм. Уг нь биш 8 долоонд байхдаа нөгөө сагсан бөмбөгчдийн плакат айгуу цуглуулдаг гэлээс. Гэтэ олддоггүйс хөдөө байсан болохоор яг ингээ нөгөө бурхны хажууд би Майкл Жорданы нөгөө ингээд штрафнаас үсрээд ингээд тогтогчтой мангар хол хэлээ гаргацсан. Тим зургийг бурхны хажууд байгаа чи наачихгүй. Тэгсэн чинь манай буур хийж буур аваач орж ирэн гутаа. Би ямар муухай эвгүй юм бэ хэлээ гаргацсан хар хүн. Тийштэй. Яг бурхны хажууд тэгээд тийм. Гэтэл тэгэл би дэр үед тест ууралсаар байгаа авч үлдчихлээсэн. Ямар амар эсэ. Энэ маань эрхийн тэнэг байсан. Нэрээ тэгэл дийлээгүй юм да. Миний хүү бурхнаас ядаж ингээ холдуулчих хоймортоо. Тэгээд нэг юм хилээ гаргацсан хар хүний. Үгүй хашаага. Йоо. 90-ад оны ихэр чин заяа. Нэг хятад түүхний зураг. Оо манад байсан. Айл болгонд байдаг байсан. За тэгээ байжсэн чинь нөгөөдгний чинь гинт өснө бууралдаг. Наа дотор чинь жижигэн хятад хүмүүс байгаа шүн гарч ирдэг гэдэг юм. Хүмүүс таалдаг байсан тий аха. Тэгээ нэг арга исэл. Тэгээ тэрний өмнө заяа. 25 төгрөг мөрөчлөө нэг хятад түүхний зурагтай ингээд ийм янз бүртэй ийм хятад нусны альчуур байдаг байсан байхгүй тий аха. Тэгээ тийм нусны альчуур байдаг байсан. За тэгээ тэрний чинь өмнө бас ингээд нүдэн ирэмдэг ийм төрөвч байдаг байсан байхгүй юу. Оо за. Японых. Яа. За. Бас Япон. Тэр Японы нэг тийм открытик байдаг байсан. Ааха. Бүр 60-аад оны тийм. Манайс тийм плакатууд байхаар нь бид нар энэ их чинь хөөрхөн байна уу? Энэ их чинь хөөрхөн байна уу? Тэр чинь ингээд жишдэг байсан. Айл болгонд наадаг тэр одоо байхгүй айл бол одоо ядуу айл юм ааш. Баян болцгоо хятад түүхний плакат байгаа. Тиймэрхүү юм харин цуурж худлаа ярьж бүлтгэдэг нөхөр чи бол би байсан шүү. Зөвхөн худлаа ярих хоббитэй. Тэгээд бодог дээр хүлээс авлаа. Яг нэр харин ингээд тийм башиггаас өдөр тогтсарч юу ч хийх юм баг. Тэгэл бүр ингээд итгэхгүй болохоор манай найз над дээр авчраад итгүүлдэг байлаа шүү дээ. Чи нөгөөд энд ярьдаа. Чи тэгээд ярьж байгаа. Тэгээд танаар яриул сонссон хүн бол итгэ явах уу? Тэгээд тэр гот би дэгдэг байсан. Үгүй би ярихгүй гэж.
тэгэнгүүт нөгөө чи ярьж байгаа нэрээд үгүй. Чи тэгэд итгэхгүй сонсч яах гэдэг гэхээр тэгж хэлчихээр тэгээс нэр итгэдэж шүү дээ. За би одоо итгэнэ яа. Итгэнэ гэж хэлэхгүй л дээ. Гэтэ за ярьж байгаа. Чи итгэхгүй гэж хайраа сонсож байгаа. Йоо. За одоо 17:35 минут болсон. За нэвтрүүлгийн маань бас нэгэн хамтран ажиллагчаар доктор Унагийн гарын хөөсөн савн болон супер хариуцлагч хамтран ажиллаж байгаа. За супер хариуцлагчийн хувьд яг одоо энэ бидний байгаа агаарыг ариутгахаас гадна гар ариутгах нь за тэгээд хамар ариутгах юм байна. Тий, хамар ариутгахыг манай мөн бат биеэрээ нотолсон байх. За бүсвэрлийн гадаргуу ням бактерийг устгах зорилгоор цацаж ирэх жишээлбэл хэрэглэж буй маск мөн хамгийн их бохирддог гар ус гэх мэттэй юм. За муугийн хамарлага би бол хамар ингээ нусгаажаад хамар битүүрхээр хамарлага гэсэн. Зөв хэсгийг мэдэхгүй л дээ. Тэгээ ямар хамарлага цацсан нэг гоё хамар гоц. Тэгээд агамда. Араа гэрдэг хараад исэн чи өөрөө энэ чинь ингэж яриа. За аха та гэрээсээ өөрөө амиг авчирч хэрэглээрээ. Оо одоо яардаа нэрээ яг ингэж хэрэгэлдэг юмнууд дээр те арчих боломжгүй юм зүйлүүдийг бол сайхан ингэж зацуулахгүй мө? Болохгүй шүү. Яагаад? Шатгч ороо шатна шүү дээ энэ чинь. Энэ нөгөө нэг гадуураа нөгөө таны шиг порлонг болоход оо яана тийм үү. Чи энэний үнийн төлнө гэж зацсан. Яа. Өрөнд орохоос өмнө аваад байна. Онжлийн зэлэл авах хэрэгтэй. Мэргэжлийн микрофон. 5 жилийн. Тий нэг $5,030. Яа, яалт тийм ээ. Бид нар чи ийм үнэтэй цайтай мэргэлж ярьж сууж идэм биш үү? Тэглэгээ яхаа. За юу 8 минут уцны дугаар гэдэг. За 2 утас байгаа. 80 10 43 73 80 11 43 73. Тэгээд угаасаа хөл хорой нэгтсэн юм чинь юуны доктор Унагийн нөгөө нэрийн дэлгүүр дээр нь очиод яг бөөний үнээр нь авах боломжтой гэсэн. Оо хаасайг байгаа. Бөмбөр дээр хүртэл байгаа ерөөсөө. Орсон дэлгүүр болгонд ч л байж байгаа. Тийм. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар доктор Унагийн гарын хөөсөн савн болон супер хариуцлагч хамтран ажиллаж байна. Өнөөдрийн манай Янагийн сэдв гинтийн хобби гэдэг сэдвээр ярилцж байна. За манай шууд эфир бас 77 38 83 утас маань нээгдсэн байгаа. За тэрэлжийн замаар өглөө нар мандах үеэр машинаараа давхих үнэхээр ганга хобби. Тэр замаар л ямаар санагдаад байдаг их сонин гинэ. За одоо үзье та. Одоо үлхэнд бол тэрэлжид нэг туслантаа болъё заа яагаад тийм. За дараагийн сонсогч 96 дугаартай сонсогчтой холбогдлоо. Энэ жил радио. Зяраминд. Араминд. Араминд. За таны гинтийн хобби юу вэ? Гинтийн хобби. За ихтэй адилхан да. Радиого багсгаад зүгээр шууд уцаараа яриад их давхар цаана яриа сонсогдоод байна. За. Одоо ээж. За одоо зүгээр. Яагүй шүү. Одоо болж байна. За ямар хобби хашигтай ажил. Ойрхон адилхан юм шүү. Юу юм тэр нь? Хайруулын тав. Түнхний сандах. Тэтгэр орвол яг дарагдахаар өөрөө ирэхгүй яваад чиччээд аа. Жохон үнэтэй, жохон чанартай юу нэг хариулын тав харах юм бол тэгэл. Яг. Энд орохоор тоомоо хараа яа. Сонирхолтой хобби байна. Тэгвэл харин тийм байна. Тэгэхээр гэрлээд хоббигийн сэргээж өгөх үйлчлэгээ үзүүлнэ шүү. Ямар хобби сэргээх үйлчлэгээ? Чи дэлгүүр оршоо орох дурггүй гэдэг. Тий. Үгүй би та сэргээгээрээ ч нэмэргүй. Угаасаа дурггүй. Тэр чинь сэргээх үйл ажиллагаанаас тустай байдаг байхгүй. Намайг дагуулад ингээд юм авч өгөөд явах юм уу? Тэгвэл сэргэн ш та. Аймаг сэргээд яа. Аймаг сэргэн ш та. Ер нь ингэдэг байхгүй. За. Гачаа аялаад тэгээд казинолоо орж мөнгө хожоод. За. Тэгээ казино тойроод аянда нөгөө моолууд айгүй их байдаг. Тийм байдаг. За тэгэнгүүт нэг казиноос олсон мөнгөийг чинь үүргээ чамд өгчгөр чи зүгээр үдээд явцаад аваад ирсэн юм харсан хүн чи хоббиг хөдлөхгүй яа. Тэгээд та хамт казино тэгээд байгаа юм уу? Ер тэгсэн үг юм аха. Би Макаогийн казино орж үзчихсэн. Гэтэ тоглоагүй л дээ зүгээр л орж үз сонирхож. Макаод маш олон казино хамгийн гоё казинотар Сингапур. За. За. Та тэгээд гэрлэгчийг авч явж казинод болохоор болсон уу? Гэр бүлийнх нь асуудлаа шийдчих юм бол дагуулаа явна шүү. Шийдчихлээ одоо. Угаасаа гинти хобби шүү дээ. Бид яг тэнгууд гинти хобби казинод л явлаа.
Бас гинтийн хобби, аялах хоббитой. За. Тэгээд энэ аялын компаниуд юу зарладаг штэ. Тэгээд сонсоод маргааш нь чамаагүй шийдэл. Яг над Наач стоп гоё хобби. Урд өдөр нь шууд ингээд оройн аялын нөгөө компаниудтай байн хамтарч ийш тийш явдаг болохоор нөгөөдөлх нь гой санал тавина. Заримдаа нөгөө нэг чартер нэтлэг ингээ авчаад нөгөөдөлт нь хүн дүүрэхгүй байл ахаата хэдэн хүн ол гээл тэгмүүд тэр шинжэнгөө зүгээр дорн ах дүүнэр амраг сад найз нөхөд. Чамдаас ярих нь шүү дээ боломжтой байж байгаа. За баярлалаа. За холбогдсон баярлалаа. Окей. Энэ үжи харнастай хобби үйлдэл ярьдаг гэнэ. За 2 жилийн өмнөөс танай радиог сонсох хоббитой болсон. Энэ хавраас радио сонсохоос бусад цагаар аудио ном сонсдог хоббитой болоод байна. Эм нэмэг сонор мэлах цаг гээд гой пэйж аппликейшнууд байна гинэ. Яаста. Гэгэрлийн зам өөрөөр хоббитой болж байгаа хүн байна тий. Ер нь Уус төрийг манай радио тавьж өгсөн юм байна тий. За дараагийн сонсогч 99-45 дугаартай сонсогчтой холбогдлоо. Angel Radio. Арай. За гинти хобби. Миний хобби одоо юу вэ? Юу? Бодрыг сонирх тийм. Болор идэл. За. Аха. За. Тэгээд экорны хичээл гэдэг нь тараас нь нэг дээр. За тийм. Юу? Эвэрч нэг хөгжлийн бишэлтэй ахмадууд энэ чинь нэг мөнгө бүтээр авсан. Тэргээрээ өөртөө экорно хөгжиж гэж бодоод нэг ком авсан юм аа. Аха. Та одоо жишээлбэл ингээд нөгөө нэг Чехийг одоо болор их сайтай гэж ярьдаг шүү дээ тий. Таны хувьд одоо яг цуглуулганд чинь гэх юм уу хамгийн үн цэнтэй одоо болор чинь яг ямар болор хаанаас яаж авч ирсэн түүхтэй байдаг вэ? Ер нь одоо хоёр юу байгаа. Нэгдүгээр цайны миний нэг их орны хишгээр авсан юм нэг гоё хатагбаг зүйл авсан юм би. За. Тэгээд авъя гэж бодож ирсэн юм а тэр мөнгөөр авснаа атаг байгаа нэг. Хоёрдугаар нэг болор манай нэг хонх байдаг байхгүй. За. Болор хонх. Тэгээд юм жоохон ажил жил бүтэхгүй байна. Дон гэдэг уурч хоёр лоо. За ийцтэй. За. Миний пинкшүүлтэй. Тэгээд тэрийг хэрэгжилчээд явхад одоо сэтгэл зүйн ширгээш гэсэн үг болоод явдаг юм. Тэгээд одоо тэрийг минь одоо манайх гэр бүлээр ашиглан тэрийг. Дон гээл яах. Одоо идэхээс тэ нэг хожигод дуурахад дон гээл. За нэг тийм онготой болж байгаа. Тэгээ бол ер нь одоо нэг болор олон таск чих сайн байдаг шүү дээ дайч тий. За. Тэр одоо хаасын талаас их хайтайхан байдаг. За. Тэр утгаараа. За тэгээд сайхан аялна. Аялах хобби минь яаж хөдөлсөн бэ гэхээр би нэг олон жилийн өмнө нэг бяцлахад явсан байхгүй юу. Тэгээ хамгийн гоё хүссэн газараа зүй бодоод ингээрээ гээд. Тэгээ би ингээд нэг гэрээсээ ажиллаа тараад гэрлүүгээ явахдаа нэг голын цаан ч юм уу ингээд тиймэрхүү төсөөлж ирсэн. Голын цаан машина тавиад цаашаа дугуй унаад гэрлүүгээ очдөг. Ийм ингээд аялал ингээд гоё очихыг хүссэн газар очих гэдэг тийм өгөгдөлтөй цаанаасаа. Тэгээд тэгж бяцлагдаг байсан. Тэгээд одоо яг тэрэн шигээл ингээд дуртай газар руугаа явж байна. За. За баярлалаа. За. Би ер нь хонготой болж явъя. Хонхтой болон Жингэл дуурахчлаа. Ихтер уурдах гал ирээд. Гинсэд ивэтэний хурдан ирээч гэдэг уцтаа да яаж удаад ах юм шүтээ донхоо гаргаж ирээд динжин. Гинт димитэний хоббитог гинэ. Тий гоё шүү дээ. Та яг ер нь тиймэрхүү те. Гинт хаашаа ч хамаагүй явцдаг те аха. Тий. Яг нөгөө нэг төрөгч байгаа хүний юу дүүлээд ирэж шилрэн. Нэр танд тэгдэж шүү дээ. Гэтэ би одоо яг өнөөдөр би яг шилэрмээр байна. бүрийг төлөвлөж байгаа шилэрд юм уу? Харин өнөөдөр гинт би шилэрмээр байна шүү дээ. За дараагийн сонсогч 93 32 дугаартай сонсогчтой холбогдлоо. Angel Radio. За сайн байна уу? За оройн төргий. За гинти хобби тань юу вэ? Сүүл танаа аражуу залах хоббитэй боллоо. За. Сайхан хобби шүү. Халуухдахгүй тэгээд. Сайн нэг адтай юм бологлоо. За.
За гинти хобби гэж өдөө явах хоббитэй за өдөө салхинд нэг. Тэгээд ингээд гинт шууд явчих уу? Одоо ингээд одоо байж байгаа л ерөөсөө за маргааш өглөө явъя гэл гинт яваад. Тэнгэр ангаа харж байгаа гинт гоё болонгоо тэгээд яваа. За. Сүүлийн үед одоо нэг нохоод гэдэг хоббитэй. За. Нэг л нохоо юу? Нилийн олон нохоо юу? Оо, нэлээд одоо нэг 4-5 нохоо байна. Оо, за. Дандаа Монгол анхрал та. За. Сая сарын шинийн 3-нд гинт хобби өдлөө нэг нохоодолж байгаа л. За. Стагинти. Тэгээд нохоод идэх хоббитэй олцоод сүүлийн үед. Хүмүүс яг нохоод хижээд юм билээ. Ялангуяа тэр Монгол анхарт хижээж байгаа хүмүүсийн зураг мураг бол байлаа шүү. 4-5. Тэгээд Мөлөд нохооч одоо тэгээд гоё юм даа тэгээд за энэ үл нэг нохомон гөлгөс 8 гөлөг гарсан тэгээд гөлөг харахлаа тэгээд хайр өрөө тэгээд За баярлалаа. Холбогдсон баярлалаа. Танаа араад амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа спеш. За. За. Өө энэ чинь хүмүүс ингэж штэ. Энэ өстө сонир хобби байна. Заримдаа гинтэл хүмүүсийн нэг сонсоод байдгүй улсуудын дууг сонсмоор санагдаад хайж сонсдог. Непал, Индонез, Бангладеш дуунууд хайж олоод л сонсдог. Тэгээд заримийнх нь үг мүгийг цээжлээ дуулдаг гинэ. Энд ч одоо ямар хэлээр ярьдаг вэ? Хоорондоо яхахгүй шүү. Бид гинтэ хобби. Өө бид нар нэг үгэд авах нөгөө энтэг амар гардаг гэсэн хахаа. Тэнгүүд нөгөө хайр гээл тэгэл тийм юм дуу муу гэж чинь шууд сонсоолороо дуулдаг шүү. AC дүнсү хэкэ юу гэ. Бүхэл юм сонсохоор л болдог. Өнөөдөр гэртээ хөгжим ба мэдээлэлээр дуулахад норж. Аможи шүрпи гэдний үнэхээр яг үгээр нь дуулаад үгүй юу мэдгүй заяа. Жими хачаа гэж явж байгаа шүү дээ. Энд санаанд орчлаа. Хөөе ингэнэ энд бас нэг ганг нөхөр энэ хоббигүй байж байгаад хүмүүс уулан талхаад ном уншаад ахаар нь дуурайгаад уулан талхах ном унших хоббит олсон доо гэнэ. Зөө. Тэгээд хоббит болчвол сайн л дээ. Дуурайгаад хичээж байгаа дөө. Тий. Би нэг удаа уулан гарч ичсэн. Үнэхээр. Ястаа таалагдаагүй баха. Таалагдаагүй. Миний хобби чинь яг хотод байхгүй юу? Тий хотод. Эсвэл тэгээд уулын бэлцаах идэж явах юм дэлгэчээ сууж явж байгаа. Тий. Тэр чинь илүү гоё. Тэгээд дээр идэж байгаа уучлаа. Чиж уулан цугаа. Яг гоё 90 альчуур тавьчаа. Мэдгүй. Тэрний оронд гоё ресторан сууж явна гэдэг аюу гоё. За энэ үрээд өнөөдрийн манай Янаг ахын нэвтрүүлгийн маань Баасан гарагийн 516 дахь удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Нэвтрүүлэг даваа саваг Баасан гарагийн 17 цаг 15 минутад шууд явагдаж байгаа бол давталтын дугаарыг шөнийн 3 цаг 15 минутад Амжилт радио 88.1 гөрөлтгөнөөр хүлээн авч сонсорой. Мөн нэвтрүүлгийг YouTube үзснээс Амжилт радиог чагаад нөхөж үзээрэй. Ингээд 2021 оны 3 дугаар сарын 1-ний даваа гарагт 517 дахь удаагийн дугаараар иргэн уулзтлаа. Баяртай. Янаг Яхын нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар доктор Уна брэнд хамтран ажиллаа. Утас 8010 43 73 8011 43 73. Янаг Яхын нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар дэлхийн амтыг Монголдо Golden Go биш шоколад хамтран ажиллаа. Янаг Яхын нэвтрүүлэг хөтлөгч гэрлээ. Хаш мөнхөд нэмэлт. Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.3